Тэгээ сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бямбагийн Том Дэмэрлэг гэдэг. Би 2000 онд Тэт тухай эрүүл мэндийн шалгалт ухааны их сургууль буюу анагаах сургуулийг эмчилгээний ангид төгсөжсэн. Сүүлийн 3-4 жилд United States Medical Licensing Exam буюу USMLE-д бэлдээд энэ жил 2018 онд and Family Medicine Residency Program буюу өрхийн эмчийн резиденси хөтөлбөрийг эхэлж байгаа. Энэ хөвчлөхөөрөө би та бүхэнд яаж Монгол төгссөн эмч нараа Америк нэгдсэн улсад резидентийн програмд орох вэ? Мэргэжлэрээ ажиллах вэ? Ямар шалгууруудыг авах хэрэгтэй гэдэм бэ? Яаж энд эмч болох тухай тийм зөвлөгөө өгөх бичлэг хийж гин. Тэгээ та бүхэнд би ямар шалгалтуудыг авах хэрэгтэй, яаж бичиг баримтуудаа бүрдүүлэх хэрэгтэй энэ талаараа энэ хөвчлэгэнд хүргэнэ. За бичиж гин үү? Би түрүү имлэг дээр хата өөрийгөө танилцуулсан. Тэгээд нөгөө имлэг дээр айгүй олон хүн байсан учраас нэг чанга ярьж чадаагүй. Тэгээд би энд өрхийн эмчийн резиденти програмын хөтөлбөр эхлэх гэж байгаа гэд хэлсэн. Тэгээд маш их баяртай байгаа. Анхандаа мэдхгүй вебсайтаар нь ороод айгүй их мөнгө төлдөг. Тэ зөв вебсайтанд ч төлж байгаа мүү үгүй ч мэдхгүй ингээл эргэлзэх тохиолдол зөндөө байсан. Лайсенсийн шалгалтуудыг өгөөд ямар ч гэсэн резидентийн програмд орохоор болчихлоо. Тэгээд энэ хугацаанд ямар ч гэсэн ямар замаар яваад энд ордгийг нь хэлээд өгье гэж бодсон. Тийм учраас энэ хөвчлийг хийж байгаа. Би болохоор хараахан резидентийн програм эхлэегүй байна. Эхлэхэд 2 хоног дотор байна. Гэхдээ хэрвээ та резидентийн програм сонгох юм бол 2-7 хоногийн өмнө таныг дууддаг. 2-7 хоногийн өмнө 1-7 хоногийн өмнө тэгээд orientation гэдэг юм хийгддэг байгаа. Тэн дээр имлэгээ тайлбарлана, ямар програмтаа тайлбарлана, өвчтний түүх рүү орох интернет access code чинь өгнө. Тэгээд пэйж чинь өгнө. Тэгээл ер нь бүх яаж энэ имлэг дотор ажиллах вэ гэдэг бүх инстракшныг өгдөг байгаа. Би одоо тийм orientation дээрээ бол явж байна. Одоо болохоор эмнэлгээс гараад явж гин. Гэрлүүгээ харж явна. Би гэртээ очоод та бүхэнд ямар вебсайтаар орж бүртгүүлэх вэ? Яаж Монголын дипломыг энд хөрвүүлэх вэ? Монголын дипломыг хөрвүүлэхэд хэр хугацаа орох вэ? Тэгээд дипломоо хөрвүүлээд хизээ нь шалгалтандаа бүртгүүлэх үү? Шалгалтандаа бүртгүүлчихэд яаж бэлтэх үү? Ямар намаар бэлтэх үү? Гэх зэргийн мэдээллүүдийг өгье гэж бодож байна. Тэгээд натаа хамт байгаарай. Гэртээ ирчихсэн байна. Тэгээ амлсан ясаараа би та бүхэнд ямар вебсайтаар орж информашн мэдээлэл авах вэ? Яаж шалгалтанд бүртгүүлэх вэ? Ямар хуун төлбөртэй байдаг вэ? Ямар номуудыг хэрэглэх вэ гэсэн асуултууд нь ямар хугацаанд өгч дуусгах боломжтой вэ гэдэг асуултууданд хариулах гад энд байж байна. За тэгээ би та бүхэнд шууд screen recording хийгээд хамтдаа search хийгээд явчихъя гэж бодож байна. Мен вебсайт нь болохоор usmle.org гэдэг энэ вебсайт байгаа шүү дээ. Энэ вебсайт болохоор бүх мэдээлэл байгаа. United States Medical Licensing Exam гэж байгаа тийм. Examination. Одоо би миний өгч байгаа зарим мэдээллүүд эндээс л бүгдээрээ авахт нь. Тэгээд энд болохоор step 1 гэж шалгалт вэ, step 2 гэж юу, step 2 CK, 2 CS, 3 тэгээд мөн бид нар шалгалт өгөхөө өмнө энэ дээр байгаа practice материалуудыг хийдэг. Яг өгөхөөс 7 хоногийн өмнө ч юм уу, 14 хоногийн өмнө ч юм уу. Яагаад бол энэний ямархуу зохицтой байх уу, шалгалт чинь ямархуу програм хэрэглэх үү, софтвер хэрэглэх үү гэдэг ч үзүүлдэг. Тийм болохоор энийг practice материал гэдэг энийг хийх хэрэгтэй. За тэгээд хамгийн түрүүн би анагаахт Монгол төгссөн эмч Америкт эмч болж болох боломжтой юу гэдгийг шалгах хэрэгтэй. Миний мэдж байгаараа бол анагаахын хэдэн сургуулиуд Монголд байгаа вэ? Ерөнхийдөө бол миний төгссөн анагаахын сургууль анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль болж нэр нь өөрчлөгдсөн байсан. Намайг төгсч байгаа эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль байсан 2009 онд. Ач их сургууль гэж агаад өөр хүрээ гэж байдаг гэлөө бас хэд байдаг гэлээ. Тийм болохоор хамгийн түрүүн тэрийг шалгах газар бол энэ. Одоо usmle.org гэж орсон. Тин гэдэг рүү ороод eligible for the USMLE examinations гэж орохоор бид нар болохоор гадаад төгссөн
эмчнэр баггүй гадаадд сурж байгаа эмчнэр. Голдуу болохоор IMG буюу International Medical Graduates гэж нэрлэдэг. Тэгээд энэ World Directory of Medical Schools гэдэг эндээс бид нар миний сургууль, төгссөн сургууль eligible байна уугүй гэж шалгачдаг. Одоо энэ дээр нь search гэдэг дээр ороод Mongolia улс дээр нь school name Mongolian National University of Medical Sciences City Улаанбаатар тэгээ search ингээд гараад ирж байгаа юм бол бид нар бол eligible шалгалт өгөх боломжтой. За ингээд энэ сургууль паблик сургуулийн тэгээ instruction started энэ сургуулийн мэдээлүүд нь байна. Нэр нь ингэж өөрчлөгдсөн гэж байна. За энэ сургуулийн хаяг нь байна, program detail нь байна, sponsors note бүх юм байна тийм учраас за ийм eligible учраас хамгийн түрүүнд бид нар шалгалт өгөх эрхтэй хүмүүс. За энийг мэдээд авчлаа. Олон жилийн өмнө бас би ингээд намайг регистр хийж хаад програм нараа өөр байсан. Тэгээ тэнд дагаад Монголд байгаа бүх eligible сургуулийг гаргаж ирж байсан. Тэгэхээр та бүх өөрөөсөө ирж хийгээд үзээрэй.